Тэтгэхээс л харж байвал болж байна. Ингээд завлаас уушгүй зүгээр юм. За эхэллээ шүү. Амар завилцсан уу? Та сайн байцгаана уу? Ундрмаа подкаст. Тэхөө. За тэгээд гоё ингийн явцгаая юу. За өнөөдөр бид хэд маань коуч найзуудаараа Манцур хэд дээр ирсэн байна. Тэгээд ямар нэгэн сэдв өгүүлгүүгээр хоорондоо сайхан ухаарч ойлгосон зүйл, хийж байгаа зүйлүүдээ бас ярилцаад явъя гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө гол чиглэл бол өвөг дээдстэй газар ус, нутаг ус тал руугаас ярилцах гэж бодож байна. Яагаад гэвэл манай ундрмаа маань тэр тал руугаа илүү их ур чадвар өгөгдөл өндөртэй содор ном бичдэг учраас та хэд маань бас сонирхох хаа гэж бодож байна. Тэгээд бид хэд одоо танил найзууд болоод нэг жил гарны хугацааг үтсэн байна. Тэгээд энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд одоо бий болвоо, ундрмаатайгаа танилцсанаас хойш амьдралд ямар өөрчлөлтүүд гарваа тэр талаар бас ярилцъя гэж бодож байна. Тэгээд өвөг дээдс гэж хэм бэ? Тэгээд ягаад сүүлийн үед ингээс хүмүүс их ярих болвоо гэдэг талаар бас нэгэн одоо чиглэлээр нэгэн харах өнцгөр бас хэдүүл хамт ярилцъя гэж хэллээ. За тэгээд ундрмаагаас эхлэе. Энд ирсэн мэдрэмжээ хуваалцаач. Яагаад ирдэг вэ? Яагаад ингэж дуудлага муудлага гэж яриад байдаг шүү дээ. Дуудад дээр шүү дээ. Мэддэг шүү дээ. Ер нь нөгөө хүмүүс яадаг шүү дээ. Нутг руу явмаар байна. Нутаг зүудлэгдээд байна. Нутлагтаа очихоор аавтайгаа өвөөтэйгөө ээжтэйгээ уулзч байгаа юм шиг санагддаг. Бодогддаг гэл мэдрэгддэг гэлтэгдэг тий. Тэгээ нутагтаа очиод ирэхээр бүр үнэхээр ялцчгүй өөр болоод сэтгэл санаа сэргээл нөгөө хамгийн хорвоогийн зовлон бэрхшээлийг нурандаа үүрцэн явж байгаа тэнд очиод ихсрээд ингээд чөлөөрч суларч байгаа юм шиг нэг гой хөнгөрдөг шүү дээ. Тэгээ бөө ирчих болоод эргээл ирдэг. Тэгэхээр нөгөө нэг юм байгаль дэлхий хүн хоёр хүн холбоотой учраас хотод амьдарч байгаа хүмүүс ялангуяа нөгөө юм байгалийнхаа цэвэр эрчим, энергийн алдагдал нэлээд орсон байдаг юм шиг орсон байдаг шүү дээ угаасаа тий. Хүүхдүүд аваад салхинд гарахад ингээл жоохон байж байгаа гэл ингээл мэдрээд идэг байгальд байх гэдэг. Яг тэрэн шиг хаана очивол миний сэтгэл сэргэх вэ? Хаана очивол миний энерги нөхөгдөх вэ? Гой бодол санаа уужрах вэ гэдгийг хүн зөнгөөрөө мэдчихэдэг бах гэж бодож байна. Тэгэл очмоор санагддаг тий. Эсвэл одоо зүудэнд орж ирээд за тийшээ явмаар санагдаж энэ гоё юм гэдэг ч юм уу. Тэгэл ирдэг. Зөнгөөрөө өсөх тий. За манай коуч найз бас зүйлд бас сэтгэл зүйчээр бас төгсөөд диплом авсан байгаа. Тэгэд нэг асуулт байна. Одоо энэ хугацаанд ингээ хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ тий. Хүмүүстэй ажиллаж байгаа хугацаанд энэ нэг аав ээжтэй холбоотой энэ дурсамжууд гэдэг зүйлүүд гарч ирдэг штеп. Тэгээд тэрнтэй холбоотой зүйлийг бас хуваалцаач. Хүмүүс ер нь аав ээжтэйгээ харилцаан дээр ямар байх хэвтэй юм болоо. Бас хүмүүсээ сонирхож иж магадгүй. За тэгэхээр нөгөө сэтгэл зүйч, коуч уулзах хүмүүс ер нь л хүн өөрийгөө болохгүй байна. Нэг юм тэр тэглээд энэ ч юм уу өсөлт төвчлөлт болохоо болжлаач гэдэг ч юм ингэж бодож ер нь ирдэг. Инээж байгаа хүн эзэж хөвчтэй ч юм уу зөвлөштэй уулздаг үлдээ. Тэгэхээр түрүүний сараг ярьж байгаа асуулт аав ээжтэй ямар холбоотой вэ гэхлээр ер нь одоо хүн болгол нэг юм сүлээд нэг драма сэтгэлийн шарах марах гэл юм ярьдаг болчихжээ гэдэгтэй. Энийг бас бид нэг талаас нь зөв талаас нь илүү харж аваамаар юм шиг санагддаг байхгүй юу? Их гомдол байгаа тэрийг тээж аваад яах юм тий. За ээж аавнаас ялгаагүй залуучууд байсан буруу зуруу таныг өсөж хүмүүжүүлсэн ч байдаг бах тий. Тэгээ энэ болгоныг зөвөр таньж сайн талаас нь харж л бүгдээрээ амьдарч ямаар л юм шиг санагддаг шүү дээ. Яг вэ тэр хатуу хөвтөө орчинд өссөн янз бүрийн асуудал байна. Гэхдээ нөгөө талд нь танд чинь бас сайн сайхан дурсамжууд гэдэг юм чинь зөндөө байгаа байхгүй юу? Дандаа хүн чинь хар бараа амьдралаар амьдрдаггүй. Үнэнд чинь нөгөө жаргал зовлон ээжилдэг. Танд гэсэн жаргалтай гэсэн дурсамжууд байдаг. Тэгээ энэ талаа илүү сайн ингээ хараад явах юм бол бидний нөгөө туулах зам маань илүү гэрэлтэй, гэгээтэй илүү одоо хуужим саруулах болох юм болов уу гэж боддог. Гэтэ үнэхээр
өвтгөөд байгаа юм мэдрэмжийг яаж имжлэх вэ гэхээр тэр хүнийг буруутгаж бол имжилдэггүй. Ер нь бол аль тухайр тэр хүн лөө сайн сайхан зүйлийг бодож илгээж тий талархал илгээж одоо хайртай шүү одоо энэ гэсэн гоё сайхан өгнүүдийг илгээж тэр таны зүрхэн дотор байгаа тэр хүнд мэдрэмжүүд та энэсээ өөрөө чөлөөлөгддөг үү гэдгийг ер нь сүүлийн олон одоо хүмүүстэй уулзаад ярьж байгаа өөрөө энийг сайн ойлгосон байна. Би ч гэсэн одоо хүмүүст энийг хэлж байгаа ч гэсэн өөрийнхөө амьдралыг ч гэсэн бас энийг хэрэгжүүлдэг хийж хичээдэг. Би одоо 40 хүрч байгаа ч гэсэн ээж автаас хайртай шүү гэдгээс хэлж байгаагүй юм байл. Тэгэхээр хүнтэй ажиллаад давхар өөрийгөө ойлгоод тэгээд ингээд заримдаа аав ээжтэй уцаар хата сайхан амраараа хайртай шүү ээж аваа гэд ингээд хэлждэг. Хэдч наслаа явлаа те. Яг үнтэй адилхан таны тэр буруутгаж байгаа ээж чинь аав чинь гэрүүлийн хинч үдийн те. Яг үнийг хэлэхэд хүний чинь амьдрал нас гэдэг чинь нөгөө нэг юм хугацаа хязгаартай те. Мөнх бос шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та тэр хүнд гомдоод уралжаад маргааш тэр хүн байгаагүй юу гэх ингээд бодоод үзэхэд заавал тэр хүүтийн имийг тэр дотороо тээж явах шаардлагагүй л байгаад байгаа байхгүй юу? Өөрийгөө дотроосоо хайруулаад ингээд өөрөө л зовоод байгаа шүү дээ. Яг үнийг хэлэхэд чинь те. Тэр тэтгэлийн амар хамгаалан гэдэг чинь тэр бүх юмнуудыг ингээд чөлөөлж иж зөвөр ойлгож ухаарч иж тавьж явуулж иж эдээс өөрөө суралцж ухаард авч иж л энэ юмд хүрдэг юм байна гэж л ойлгосон ухаарсан байна энэ хугацаанд тий. Өөрийнх нь ч гэсэн бас өөрийнхөө хувьд бол зөндөл юм ухаарад яваад байна л бодоод байгаа шүү дээ. Тий. За талархлаа. Нэг аавтай холбоотой нэг юм 10 дурсамж байлаа гэхэд 8-ны эрэг байгаад байгаа хгүй ухраагаад бодохоор 2-ын сүрэг байгаад идэг 2 дээр нь л тонгочод идэв юм болов гэж бодоод байгаа шүү дээ тий. За сараагаас асуулт асуух. За яриа. Тэгээд яг нөгөө чинь нөгөө гомдолтой юмнууд чи хүүтэн болохоор л бид нарыг хайраад байгаа ш тэр чинь. Өргөстэй болохоор л хатгуудаад байгаа байхгүй. Тэгэхээр сайн сайхан зүйлийг мэдрэх хэрэгтэй байгаа гэж хамгийн гол нь тий. Тарихаар ажиллана, бодон сэтгэн зарим үед өөр дөрөө бас ажиллах хэрэгтэй юм чинь бас дандаа тэрийг ингээд яаж гिच явахгүй ш энийг арга замыг эрэлхийлж хайж тий. Яаж энэс гардгийг салдгийг гэдгийг л ойлгоод ухаарчих юм бол зүгээр суугаад бол юу ч мэдээж өөрчлөгдөхгүй тий. Суусан тэнгээс явсан цэцэн дээр гэж үг өгдөг шүү дээ тий. Тэгэхээр өөрийгөө ойлгох гэж, өөрийгөө ухаарах гэж тий. Ингээд яаж илүү гоё амьдрдгийг гэдгийг ингээд зам эрэлхийлж явж байвал хүн зүгээр юм болов уу гэж бодчих. За талархлаа. Тэгээд ярианд нь бас ухаарлаа суужила. За тэгэхээр нөгөө бид нар ингээд аав ээжтэйгээ сайхан харилцаатай байхгүй болохоор сэтгэл санаанд ч нөлөөлдөг, бие одоо аавраа энергид ч гэсэн сөргөөр нөлөөлдөг ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр яагаад бид нар аав ээжтэйгээ тийм сайхан харилцаатай байх ёстой юм? Аав ээж маань бидний өвөг дээд шүү тий. Тэгээд аав ээж гэд явах юм бол маш олон хүмүүс байдаг, олон сүнснүүд байдаг. За тэгэхээр ачиртай ихчээс асуулт асууя. За ингээд миний хувьд ч гэсэн яг сүүлийн 1 жилийн хугацаанд ингээд өөрийгөө олоод таниад мэдсэний дараа илүү их юм сүнсний одоо үйл буюу сүнсний замнал ур чадвар гэдэг зүйл байд юм байна гэдэг зүйлийг бас ажиглалаа л та найзууд дундаасаа тий. Тэгэхээр таны хувьд энэ одоо сүнсний үйлдэл бол би орцсон гэж бас харж байгаа. Тэгэхээр өмнөх одоох та хоёр юугаар ялгаатай хүмүүс юу нь яг энэ сүнсний ур чадвараа мэдэх ямар одоо ач холбогдолтой вэ? Энэ талаар бас тайлбарлаад өгвөл. Өөрийнхөө л мэдлэгээр тий. За сайн байцгаана. За өмнө одоо нэг монголчууд ер нь өмнө айгүйх нөгөө өвөг дээдсээс тэ айгүйх холдсон байдаг гэсэн байлээ. Ер нь одоо нэг социализмын үе гээл тэ тэр үеэс чинь монголчууд айгүйх нөгөө одоо юу гэмдэ нэг юм хязгаарлагдмал одоо жишээлбэл Чингис хааныгаа хүртэл ярьж болохгүй гээл тэ ийм айгүйх боогдмол юм байдаг гэсэн шүү дээ. Тэгэл оюун санааг нь айгүйх соёлжуулж гин гээл соёлын давталгаа гээл айгүйх оюун санааг нь хаагдмал юм байдаг. Байлгадаад ирсэн байгаа одоо ингээл бодоо харахад өмнө ч гэсэн би тийм л ялла. Ер нь бол өвгдээдс мэцгээл тэгэхээр төдийлэн тоодгүй те. Тэгэл өвөө эмээгээс нэг хальж боддгоо тоодгүй тийм л эсэн. Гэвч энэ маань одоо нэг хумсрын сэрэлтэй явагдаад ингээд ирэхээр одоо надлангоос биш энэ хавраас бид өвөг дээдстэйгээ холбогдож эхэлсэн. Тэгэхээр энэ нь юу гэдэм бэ гэхээр өөрийнхөө одоо ээжийн талын, аавын талын тэ ингээд бүх өвөг дээдсэд чинь хүний ингээд
мах одоо юу гэх юм аавын яс дагаж мэдээлэл ирдэг, аавын мэдээлэл, ээжийн мэдээлэл цус дагаж ирдэг тэгдэг штэ тий. Тэгээ тэн дээр өөрийнх нь бас өмнөх төрөлтийн ч юм уу тийм мэдээллүүд ингээ бүгдээрээ ингээ бүрэн ингэж сууж иж энэ хүн ингээ бүрддэм байх гэдгийг би бас ойлгож харж мэдэж аваад байгаа юм. Тэгээд өвөг дээдсүүдээ гээд мэддэг, таньдаг болсноор яадаг вөхөр өмнөх одоо тий өв уламжлалаа сэргээгээд одоо миний аавын талын өвгүүд дээдс ямар байсан бэ гэдгийг таньж мэдээд одоо амьдралын, тууллын, ээжийн талын өвөг дээдсийн тууллуудын бүгдийг ингээд сайхан таньж мэдэх сонирх судалж хэлж байгаа тийм. Тийм болсон доо. Тэгээд илүү их нөгөө нэг одоо юу гэмдэ монголчж байгаа гэх юм уу? Илүү их монголчж байгаа юм да тийм. Монгол ах уу соёлтой дурлаад өвөг дээдсэд айгүйх судалж таньж мэдээд хувь хүн дээр болохоор айгүйх юу гэнэ ухамсарын тэлэлт дотоод хөгжил айгүйх сайн явагдаж байгаа. Явагддаг юм байна гэж таньж ойлгож ухаард байгаа. За дараагийн асуулт Цундармаагаас асууя. За тэгээд ерөнхийдөө энэ нөгөө өвөг дээдсийнхаа юу сэдвийг хэдүүлээ дуусгаад бас нэг сэдв ороод ирлээ. Тэгэхээр тэрийг хуваагаад дараагийн бичлэгээр оруулъя гэж бодож байна. Хэрвээ хүсэх юм бол дараагийн бичлэгийг үзээрэй. За тэгээд Ундрмаагаас асуулт асуугаад тэгээ Ундрмаа хариулаад буцаад надаас асуулт асуух юм шиг байна. За одоо энийг үзэж байгаа хүмүүс донд нэг юм уул нь ингээд зориг тавиад ингээд одоо бизнес эрхэлдэг ч юм уу эсвэл нэг ажил үйлс ингээд зорчихсон байвч цаанаасаа ингээд ажил үйлс нь бүтдэггүй тий. Ийм ингээд хүмүүс байдгаа. Тэгээд миний сонсноор бол ингээд өвдгийн шахаа гэж байдаг. Тэгээд нэг юм цаанаас нь ингээд бүтдэггүй байх зүйлүүд гарч байгаа. Хүн яг ийм буруу замнал дээрээ байд юм болов гэдэг тий. Тэгэхээр ямар шинж тэмдэг анх одоо үүссэн байд. Яагаад одоо энэ замнал руу орсон бэ гэдэг асуултыг тавьж байна. За. Яг нөгөө туулаараа харахаар буруу зөв гэж ярих бас жоохон тийм. Ерөнхий одоо ингээд хүмүүс дээрээс харахаар, өөр дээрээ ч гэсэн харахаар ямар мэрэгчлэр сурсан, аль нутаг усанд төрсэн, ямар хичээлдээ дуртай байсан, ямар мэрэгчлэр сонгоод хаана ажиллаж исэн гэдэг хүртэл бүх туршлагууд ингээд нийлээд яг тэр үндсэн өгөгдлийнхаа ажил буюу сүнсний ажиллаа хийх бэлтгэлээ гэдэг юм бэл. Тэгэхээр нөгөө ерөөхдөө зөв яваад идэг. Тэрэн дээрээ бид нөгөө нэг жижигхэн юм замаасаа гарч явах гол буруу зам руу салж явах гол тэ хитрхийх мөнгө олох гол хитрхийх карьераа урдаа бариад ч юм уу нэг юм толгой дөрвөлээд ажиллаад эхлэхээр мэдрэмжэнд харагдаад за тэгээд нөгөө мэдрэмжээ хоошин тавиад дотоод зөнгөө орхиод ирэхээр жоохон худлаа яваад идэг, хий яваад идэг, хүний төлөө биш ингээд нэг тийм арай өөр яваад тахаар тэрэн дээр зогсолт өгчдөг юм шиг санагцсан. Ер нь өгчдөг юм лээ. Тэгэнгүүт одоо шууд ингээд өөртөөгөө яриад одоо юу гэдэг өвөг дээдс байд юм уу, тэнгэр бурхан байд юм уу, тэднэртэй залбираад хүсээд ингэхээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулж ингэж нөгөө машинаар бол ингээд шууд унтраагаад зогсоож жагаад яг юу болоод байна, би яг яагаад байна, бүх юм болж исэн чи яагаад болохоо болчих вэ, эсвэл бүх юм болоод байгаа гэрнээ би яагаад нэг тийм сонин хоосон хүндий байгаад байна гэдэг ингээд эргэж бодох тэр боломжийг олгоод Яах вэ? Тэнгэр харсан. Таад ярьсан. Би санаа зүгээр чихнээс гараа авчихсан юм. Тэгсэн үү? Юу анхаарал тавьдаг би ярьдаг. Яриг юм давтсан байна тийм. Тэгсэн үү? Тэгээс автлаа. Юу ярих юм? Харих ороод ирсэн үү? Тэгсэн баг. За яах юм? Мэдчихэл байгаа л да. Нуудахгүй. Дараа нь тэгээд заавал тавих авахгүй шүү дээ. Наа чинь зүгээр яг үнэнгээ хэлчих болно. Яг хичээл дээр ирдэг юм ярих юм уу? Тэгэхээр хит авчин тий. Тэр нэг юм амтлуулах хэрэгтэй. Яг юу юм бэ?
За тэгвэл ингэ. Яг одоо ингээд энийг үзэж байгаа хүмүүс юу мэдрэгдэжээ тэр хүнийг яг ингээд ойлгож байгаа юм шиг. Танд яг ийм мэдрэгдэж байна. Тэр нь бол тэр сонсыг энэ. Энд чинь нөгөө нэг хүнтэй харилцаж байгаа юм шиг болохгүй гэсэн. Нэг хүнтэй. Тэгээд тэр хүн яг ингээд цагаа олоод тийм учраас ингээд яг энийг сонсож байгаа танд юу мэдрэгдэж юм бэ? Төлөө аваад яг тэр сонсож байгаа хүн тий ингээд амьдрал нь гацсан ч юм уу яг сайн хэлсэн шүү дээ. Тиймэрхүү мэдрэмж байгаа бол та одоос хэлээд бүгдээ болоод аав ээж байгаа болоод энэ талаас нь нөгөө зүйл ярьдаг шүү дээ. Тийм юм байх уу? Асуухгүй. Одоо нөгөө замлал одоо чиний сургалтууд байгаа шүү дээ. Бас нөгөө ном. Энийг ч одоо ингээд сонирхох сэжийг төрүүлэх хэрэгтэй шүү дээ. Чиний ер нь бол. За. Тэгвэл аавч хоёр дээр өчигдрийн танилцаад ярил л да. За юу яагаад ажил бүтэхгүй гэдэг байгаа тэр хэсгийг хадлаар нийлүүлчин тий. Ингэдэг юм шиг санагдаад байгаа. Ер нь тэгдэг юм болов гэж бодоод байгаа. Өвдөөцүүд хизээч бид нарыг муухай яваасаа гэж боддоггүй. Дандаа сайн байгаасаа, сайхан байгаасаа, хийгээсээ, бүтээгээсээ, өсөөсөө, дэвжээсээ, улс их орондоо хэрэгтэй байгаасаа гэж ингэж ивэж идэг. Эсвэргээрээ бид нар өөрсдийнхөө муухагаас болоод тэр ивэл гэдэг зүйлийг хүртэж авч чадахгүй байдалд ороод өөрсдийгөө сайн дураараа гацаацсан мэддэг. Тэрийг мэдэхгүй байдаг. Тэрийг мэдээд анзаараад ирсэн хүнийг сэрсэн хүн гэж бас нэрлэдэг юм тий. Нэг юм болохгүй шүү. Нэг юмыг өөрчлөх хэрэгтэй шүү. Би юм сурах хэрэгтэй шүү гэж байгаа дохио сайн гэж яриад байгаа тий. Тэгэхээр нөгөө ажил төрөл бүтэхгүй болоод ирдэг дээр голдуу одоо юу гэдгүй гэхээр энэ бол аавын харилцаатай буюу аавын талын өвөг дээдсийнхаа эрчмийн одоо хэлхээ, удмын хэлхээ гэж байгаа шүү дээ. Тэрэн шиг дээшээ өвгдээцүүд гэдэг зүйл чинь ингээд байгаа ухамсрууд, дээд төлөвүүд, ухамсрууд одоо өвгд онгодууд гэж байгаа бол тэд нарыгээ бүр ингээд таньхаа болцсон мэддэг. Өвөөгөө л мэддэг, эмээгээ л мэддэг, заримдаа дээшээ өвөөгөө нэрийг ч мэддэггүй. Тэгээ ингээд гинт нэг газраас гараад ирсэн юм шиг аашлаад яваад идэг шүү дээ. Тэгэхээр энийгээ болоод зогсоод нөгөө уг язгуураа хаанаас эхэлсэн хинбэ гэдгээ судлаад таниад тэрийг танингаа дотроосоо ингэж нэг өөрийгөө таньж хүччих боломжийг аавтайгаа эвлэрэх, аавыгаа ойлгох, аавынхаа талын өвгдөө судаг мөхсааг судлах онцлогийг таних байдлаар нэгдэж орж ирээд байх шиг байна. Тэнгүүд энэ дээр чи нөгөө карьер, мөнгөтэй холбоотой ялангуяа эрэгтэй хүмүүстээр бол нөгөө юм ажлын хаалт болтууд нь голдуу юм сүнсний ажил өгөгдлөөсөө буруу зүйл хийгээд яваад байгаа тохиолдолд их хаагдж орж ирдэм болов уу гэж харагдаад идэг. Эмэгтэй хүмүүстэр болохоор цэвэр одоо нөгөө хайрын амьдрал, хосын амьдрал, харилцааны асуудлууд нь ээжтэйгээ эвлэрээгүй буюу ээжийнх нь ээжтэй ингээд удам дамжсан травманууд, удам дээр явж байгаа эрчим энергийг таньж мэдэж тэрийг засаж янзлах ажлууд нь ингээд хүлээгдээд байдаг. Тэрийг мэдгүй би л ингээд ээж л ингэсэн учраас би ингэсэн гэдээ яваад байдаг. Цаана шалтгаан нь одоо энергийг таньж ухаарч хөстөл юм хүлээгээд байдаг. Болж тарж байгаа хгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг ээж салцсан учраас би өнөөдөр нөхрөөсөө салчаад байгаамаа гэд суугаад ах юм бол энэ одоо нөгөө өвдөцсөн хүсэж байгаа зүйл биш. Ээж яагаад салцсан? Ээжийн салалтанд юу нөлөөлсөн? Эмээ өвөө хоёр ямар харилцаа идэсэн? Одоо би энэ явж байгаа мэдээллийг засаа талаад ухаарчвал миний охтууд, миний хүү ирээдүйд ихнэр нөхрөөсөө салахгүй байх боломжтой юм биш үү гэдэг дээр ирчгээр энэ нөгөө өвдөөс орж ирж байгаа эвэл буюу бид нар ухамсарт хүнийхээ одоо энэ боломжоор ухаарл болгоод хайр болгоод хувиргачихж байгаа юм зүйл байгаа. Тэгээ нөгөө бүр ерөнхийгөр нэг базаад хэлэх юм бол амьдралыг анзаараад амьдрангаа хайранд суралцах. Тэр хайранд суралцах нэг арга хэлбэр нь өвгдөөцүүдээ таньж мэдэж тэднийхээ зөнг тусад сурах. Ийм л ажиллах шиг бай гэж боддог шүү. За. Нөгөө уржигдэр орно шүү дээ тий. Долоон бурхан од руу харж зогсож байгаад шууд орж ирээд 30 минутын дор зураг зурсан байсан шүү дээ. Тэрийг би бүр
бишрээд байгаа байхгүй юу? Яаж тэгээ 30 минутын дотор хүн од харж байгаа тэгээ зурчдیں۔ Яагаад яаж зурагддیں۔ Зурж яхад яг юу мэдэрдیں۔ Зураад дуусны дараа ямар байдیں۔ Энэ талаар. Одоо ингээд миний надтай холбоотой нэг яриа өрнөж агаад намайг ингээд 7 хоног нэргүй айлгсан гэж ярьдаг байхгүй юу? Аав нэр өгөхгүй. Тэгээд ээж бүр өдөр болгон охиндоо нэр өгөхгүй мүү гэж гуугаад идэг, нэр өгөхгүй байгаад идэг. Тэгсэн чинь 7 хоногийн дараа нөгөө шүлэг уншаал Монголын үзэсгэлэнт сархангуй намайг төрүүлсэн гээжээ гээл тор төрөн хүнстэй гэртээ орж ирээд хөргөчөөрөө дүр юм авч исэн гэдэг ээж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр миний охин ийм учиртай гоё нэртэй охин байгаамаа гэж байнга хэлдэг байсан. Тэгээд сүүлд одоо нэг бас хүүхдээдтэй холбогдсон дэмж домч хүмүүстэй бас уулзаад зөвлөгөө аваад яасан чинь 7 хоног бодож өгсөн 7 бурхан одыг бодож өгсөн нэр шүү гэдэг үг нь гээ та хэд ярианаас ингээ орж ирсэн баггүй тэгснэ нөгөө юу агаад хас тэмдэг явцсан байсан шүү дээ. Би тэгээ нэг хас тэмдэг байна да гэд харж ирсэн чинь алтан гацыг 7 бурхан од чинь ингээ тойрч улирал ойлгон ингээ тойрж байгаа юм шиг харагддсан юм биш үү? Тэрийг би ингээ анх удаага мэдж байгаа байхгүй юу? Тэгэнгуутаа интернетээс ингээ яг тэр мэдрэмж одоо намайг 7 бурхан од харагсан. Яг тэр өдөр бороотой өдөр байсан. Тэгээ би харах боломжгүй учраас интернетээс ингээ зураг олоод тэгээд яг алтан гацын одтойгоо цуг хамт байгаа зургийг олоод тэрийг зурсан байхгүй юу? Тэгээ зургаа зурчаад угаасаа ингээл нэг 20 Онгод ороод зураад бичиж. Нэг юм яарсан мэдрэмж байсан. Догтлох яарсан мэдрэмж ягаад бушууган л яг тэр дүр төрхийг харах гад ч юм уу тий. Одоо тэр нөгөө интернет байгаа зургийг өөрийн хувилбараар харах гад нь штэ. Арай нэг өнгө нь өөрчлөгддөг байхгүй юу. Тэгээ зургаа дуусны дараа нэг юм айгүйх тийм үүлтэй юм шиг болцсон байгаа байхгүй юу. Уул нь үүлгүй тэнгэр байгаа байхгүй юу. Тэгээд зурчаад дууслаа гэд уулын зургаа дуусгацсан байгаа байхгүй. Тэгсэн чинь дуусаагүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь чи өөрийгөө шигтгэжээ гэд дотроос ингээд янгууд бинд голт нэмэгтэй хүн цаашаа хараа зогсож байгаа нэмж зурж байгаа байхгүй. Тэгээд яг дүүрлээгээд дүүрээ тэгээд 40 минут болсон баг. Тэгээд тэр зурагдчихсэн. Тэгэхээр айгуу сонирн байт юм а. Тэгэж зурсан бүтээлүүд маань илүү чанартай гоёч болоод байгаа юм санагддаг. Тэгээ бас шигтэжээ гэхээр дотоодоосоо ярьж гин тий өөртөө зурж явах үед тэр ярилцсан мэдрэмж орж ирэх үү? Одоо ингээл тэр энэ тэнгэрийн мэдрэмж ямар юм гээл тэгэл тэнгэрийн мэдрэмжийг ямар өнгөөр илэрхийлэх юм ингээл гутал өнгөө хойлол за энэ газар нь ямар ах энэ мод яг юу хэлэх гээд байгаа энэ модны навчс яг юу хэлэх гээд байгаа тэр энерги нь ямар ах ингээд нэг тиймэрхүү яриануд бол өрнөжээж яадаг одоо нөө зургийг ингэж зурж болдог байхгүй харантайгаар зураад тэгээ модын тусад нь будаа тэнгэрийн тусад нь будаж болдог байхгүй тийм техник байдаг а миний хувьд болохоор ингээд бүгдийг ингээд тэнгэрээ ингээд газраа зурчаад дараа нь ингээд яг ингээд бүтнээр нь зурдаг гэх юм уу а тэр ингээд харагдахгүй штэ давхарлаа зурчаар харагдахгүй юм чинь будгаар ингээд юу хагаад харагдахгүй юм чинь ингээд бас юу давхарлахгүйгээр зурж болох байхгүй юу одоо жишээл би амар гоё өвс зурснаа дараад морь зурчиж байгаа байхгүй. Тэгэхээр өвсөн дунд явж байгаа морь шиг харагдаж байгаа байхгүй. А түүнээс биш яг тэр өвс хэсгийг ингээд зурхгүйгээр үлдээгээд будахгүйгээр үлдээгээд морио зурж болж байгаа байхгүй. Тэгээ тийм онцлог бас байдаг. Тийм. Тэгэхээр зурж байгаа юм болгоно мэдрэх юм шүү дээ. Тийм дандаа тийм. Энэ гоё үйдэг. Нэг юм асуу. Тэг яг байгаль байгаа юм шиг санагдаад. Нэг асуу. Бүр гоё санагдаад. Зургтай холбоотой одоо бид ингээд бурхан тахилтай айлууд ингээд байдаг штэ. Бурхан дээрээ буддаа ч юм уу өөр мянганы бурхнаа ч юм уу те. Өглөө болгон түүндээ тахил тавьдаг. Загвар болгон залбирдаг ч юм уу те. Хан дээрээ эсвэл нэг юм өвд эцэстэй хэний хин ч юм уу зургууд айлд байдаг штэ. Тэгвэл би өөрийнх нь тийм зургийг бүтээж гэж болдгоо. Одоо би яг юу хүсэж байгаа юм те. За юу ч байж болох ямар ч хэлбэрийг илэрхийлж болох бодвол те. Дэрийг мэдээ зураач та ярилцсан. Тэгээ тэнд тэр зургийг зурд тавьчихад би өглөө болгондоо тэр зургийг харах болгонд тэр зурганд нөгөө шингээсэн эрчим энерги одоо юу байж болох ингээ авдаг өөрөө. Магадгүй би ядраад ороод ирсэн баг зураг хараад бясалгаж штэ. Зураг хараад би буцаад ингээ сэрэгдэг ч юм уу ингээд тэр амьд харилцаа те. Тэр зураг бол миний хувьд бол миний мянганы бурхан байхгүй. Ийм байдлаар те. Юу ч байж болохоор.
гараа ингэдэг ч юм уу те зураг руугаа те. Хэцүү үед хараад ингээ мэлмэрч чаддаг те. Заавал муу юм биш тэр чинь. Аз ивэлээ хүсч болдог тэрнээсээ те. Тим зураг ингээд гоё бүтээж ивэл ямар байд юм болоо. Боломжтой байд юм болоо. Ер нь бол чиний асуултанд бол миний анханасаа хийсэн бүтээлүүд бүгд тийм байдаг. Тэгж бодож хийдэг гэсэн үг. Одоо нөгөө ихэнх зургууд маань эзэнтэй байдаг гэсэн үг. Тэгээд тэр эрчим энерги нь тэр эзэн өөрөө таньдаг гэх юм уу? Энэ минийх гэд мэдэрдэг. Тэгэнгуутаа одоо тэр зурагнаас би хүчээ авъя гэдэг захиалга өгөнгүүт хөвчлэн нутаг усны зургууд илүү хүч авах тохиромжтой зураг. Зарим хүмүүс одоо нөгөө нэг манифест хий гэдэг ч юм уу тэгэх юм бол тэрнтэй холбоотой зургийг зориудаар бүтээгээд одоо жишээлбэл манай найз нэг охинтой байжгаад ахаад хүүхэд болсон чинь нэг зулбаад тэгээд найдаар ингээд хоёр оюутай янзтай буугын гэр бүлийн зураг зурулж байгаа аахгүй юу? Бараг 2 м өндөр шахуу ийм том зураг зурулж байгаа аахгүй юу? Тэгээд тэр эмэгтэй болохоор ингээд тэр алдсан хүүхдээ буцаж ахыг одоо ингээд хүсээд хоёр хүүхэдтэй ингээд дөрүүлэн амьдрахыг хүсээд бэлгшээж өөртөө ингээд хүслээ дуудаж ингээд надад захиалгаар зурулж байгаа аахгүй юу? Ингээд 5-6 жилийн өмнө л дөө. Тэгээд 2 сарын дараа жирэмсэн болдод одоо 2 охинтой ингээд амьдардаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө ямар байж болно? Тэгээд зураачтай айгуу сайн захиалга өгөх хэрэгтэй. Тэгээд нөгөө зарим зураачд ингээ айгуу сайн чадвартай байдаг. Одоо надаар чатаар орж ирдэг байхгүй. Чи ингээд чиний зургийг харахаар яг ингээд чадварыг харахаар яг тийм одоо яг бүр ингээд амар чадвартай харагдахгүй байна. Гэхдээ чи яагаад ингээд зургийн захиалга ийм их аваад байгаа юм бэ гэдэг нөгөө зураачдын групп дээр тавьж байгаа байхгүй. Би үе нөгөө зургийн захиалга гээл тухайн үед 6 жилийн өмнө бүр бөөмдсөн байхгүй. 2 сарын дотор 30 гаруй бүтээл хийгээд 7-8 захиалга авсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр залуу дэж гайхаж харж байсан. Тэгэхээр нөгөө давхар нэг эрчим энерги гэдэг зүйлийг би ингээд таниад яг тэрнтэй холбоотой зургуудыг зурж эхэлсэн маань өөрөө дандаа эзэнтэй бүтээлүүд байгаад. Тэгэхээр тэхийн тулд би өөрөө яг тийм эрчимтэй байх хэвээр. Учираас зураг яг цаг хугацаа хэлж чаддаггүй. Тухайн зургийг захиалга авлаа би өөрөө хэлчихдэг байхгүй юу. За нэг л өдөр зураг аваарай л гэж залган түнэт би яг тодорхой хугацааг хэлж чадахгүй нэ гэдэг ч юм уу тий. Тэгээд захиалга авдаг. Тэгээ яг тэр эрчмээрээ өөрөөр надад яг тэр эрчим бийдэгддэг. Тэгээ одоо жишээл нутаг усны зураг бол нутаг усын ингээд маш хүндэтгэж зурдаг гэх юм уу. Одоо ингээд тэр цасны ширхэг одоо юу гэдэг яг ингээд хүндлээд яг зурчаар тухайн зургийг харах төдийд л ингээд. Тэгээд л одоо энэ нөгөө баян сайхан амьдардаг олон түмний төлөө үйл хийдэг хүмүүс урлагийн бүтээлд ингээд маш их мөнгө зардаг нь хоромхон зур тэр бясалгаад тэр зургийг харах төдийд ингэж өөрийнхөө хүчээ авахын тулд маш үнэтэй урлагийн бүтээлүүдийг гэртээ ингээд өрдөг байгаа байхгүй юу? Шалтгаан тийм. Бид гараа гоож хийдэг шүү дээ. Тэгвэл тэр зургийг зурхтаа одоо жишээл сэтгэлийн хариуцлага болт орч тий. Яг тэгэхгүй бол зурагдахгүй байна. Зурхдахгүй тий. Дахиалсан хүний хэн бас хамаатай. Тэр талаараас ярьж. За зургийн дээр орчихъя. Очир тэгчсэн нэг юм асуухгүй. За очир тэгчсний асуулт сууя. Зүүд нойр тий зүм бэлэг. Зүм бэлэгтэй болмоор байна хүмүүс тий хүсэж штэ. Эсвэл зүүд нойроор ингээд гоё ингээл таны ярьдаг өвгдээ эцтэй тий удмын хүмүүстэйгээ холбогдсон тэндээс гоё үнэн мэдээллийг ингээ хүмүүс авахыг хүсдэг гэхдээ бид нар тэрийг чадахгүй байгаа дээ. Хүн болгон тэрийг хийх боломжгүй байгаа дээ тий. Гэхдээ энийг ингээд бид нар энэ дээр суралцах боломжтой байдаг юм болов хүмүүс ер нь тэрнтэй дадлагжих тий. Бид нар заримдаа өдөр тутмын амьдралдаа сатаараад ингээд хэрэгтэй юм уу хэрэггүй мэдээлэл ялгаж чадахгүй байгаа тэгэхээр зүүд нойрон дээр тэр яг тэрийг ингээд нэг тоочны өгөөд идэг юм санагдаад байдаг байхгүй. Та энэ талаар юу гэж бодож байна? Болно штэ. Юу одоо нөгөө зүүдээ манах. Болно. Болохгүй юм гэж аахгүй. Юу зүүдээ манна гэдэг дээ штэ. Тэрэн шиг одоо нөгөө унтахынхаа өмнө за би одоо зүүдээ яг ингээд ман гэдэг өөртөө захиална. Захиалаад за би ингээд унтахаас өмнө яг тэгэж штэ би за зүүдээ манна шүү юу зүүдэлснэ маргааш би яг санана гэл те. Тэг ингээд
хилээл өөртөө хилээл ингээл унтахаар яг л зүудэлдэг. Тэгээд тэр зүүдээ хүн ингээд яг нөгөө хэрэгтэй миний хувьд бол яг тэд нөгөө хэрэгтэй ингээд мэдээлэл өгөх зүүд яг ингээд зүүдлэхээр сэрүүлзээд ингээд сэрээд тэр нөгөө унтаа сэрүүний хооронд тэрийг мэдрээд байдаг. Тэгэл яг тэр дараа нь босч ирэл барил авдаг гэнэ. Зүүдлээд байгаа мөрөөс өглөө ингээд тас гэдэг мартчихдаг шүү дээ. Зүүдлээ өгч юм шиг юу зүүдлээ гэж өдөг бат юу лээ. Тэгэхээр харин тэрийг чи нөгөө өөртөө унтахаасаа өмнө одоо сануулах хэрэгтэй л дээ. Одоо нөгөө далд хумсаргаа тэгдэг шүү дээ. Тэр зүм сонж юм өгдөөдстэй ч хөө те. За би ингээд зүүдлэх юм бол би яг тэрийг нөгөө санаа шүү те. Зүүдээ маань өглөөсөө санаа надад ингээд тодор хэлээрээ ойлгомжтойгоор хэлээрээ юм хэлмээрээ үл хэлээрээ тэгээд унтчихдаг аахгүй. Тэгэхээр яг нөгөө ингээд яг зүүд ингээд хэрэгтэй зүүд ороод ирэнгүүт так хүн яг ингээд сэрүүлцдэг ч тэ сэрэл за гэл тэгэл мэддэг дээ. Тэгтээ нь бас зөнгийн мэдрэмж өндөртэй багтай хүн гэж бас байдаг юм шиг байлээ. Цаанаасаа тэгээ энийг хөгжүүлж болох ах л таа. Хөгжүүлэх сургалтын сугаараа гэсэн юм сургалт зарчих. Хөгжүүлэх сургалтын сугаараа зааж өгнө шүү. Коуч шүү. Зүудний коуч гэсэн юм шүү. За очиртэй ихтэй баярлалаа. Ундрмаагаас нэг асуулт гинт орж ирлээ. Ундрмаа нөгөө олон төрлийн номнууд бичсэн байдаг. Та бүхэн мэдж байгаа хань үүр гэгэн юу блэ? Төрийн нарт гэдэг. Сэгт цэвэр гэдгээр хань гэж яг ер нь юу юм бэ? Тэгэхээр хань гэхэлэр за эр хүн тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэдэг нэг юм хүмүүсийн нэг юм стандарт ч юм нэг юм байна те. За эрэгтэй хүн халамжтай байх хэвээр, ихнэр хайрладаг байх хэвээр. Тэрнээс өөр ингээ бүр дотгошоогоо нарийн юм яг юу байж болох вэ? Энийг хань гэдэг юм байж. Гадна талд нь яг хуу тэгж үйлдэж болох юм байна. Дотор талдаа те юуг хань гэж боддгийг. Тэгээд эр хүн гэж таны одоо хардлаар үзлэр их хэм бэ? Ер нь эр хүнийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ ер нь? Эр хүн нийтэд ийм байвал болно ч юм уу те? Таны одоо ном бичсэн хүний дуршлага мэдрэмж энэ зөвхөн таны бас бодол оролцох биш нөгөө бидний ард бүхэн байгаа нөгөө онгодыг зөвгд эзсэн мэдээллүүд дэр юу гэж орж ирдэг юм болоо. За баярлалаа. Тэгээд нөгөө сүнсний ажил, сүнсний зорилго, амьдралын утга учир гээд яваад идэг. Энэ дан ганц бүх юм чинь шийдэхгүй шүү гэж хань номдор хамгийн ихэнд гарч ирчихсэн. Яа тэгэхээр амьдралын төгсгөлд бидний амьдрал мөнх биш учраас ингээд хувирн те бид нар хувирн энэ бийсээ хувирн тэгэхэд хажууд байгаа их нэртэй нөхөртэй хандаа хэр зэрэг хань байсан бэ гэдэг чинь маш том үзүүлэлт болно. Одоо шүүлт болно гэж хэлжсэн гардаг. За тэгэнгүүт хань гэдэг хүн бол ингээд чимгээ болдоо гэдэг хоёр хүн хамт амьдраад байгаа хоёр физик бие биш. Тэр дотор нэгнийгээ гэсэн нэгнтэйгээ холбогдсон, нэгнтэйгээ сэжимлэгдсэн ийм сэтгэлийн гүн ийм холилдоон байгаа. Сэтгэлээрээ ингээ холилдсон. За бүр нөгөө сүнсээрээ ингээд нэгнийгээ таньдаг. Сүнсээрээ нэгнийгээ олсон заяаны хань энэ төр гэдэг ярьдаг те. Одоо сүүлийн үеийн хүмүүс бол нөгөө soul mate, twin flame энэ төр гэдэг мэддэг болсон. Тэгэхээр нөгөө ийм физик биеийн төвшөнд, оюун санааны төвшөнд, сүнс сэтгэлийн төвшөнд ийм гурван төвшөнд холилдож, сүлэлдэж, нэгдэж, нэг талстын нөгөө талст болж ингэж арга бэлэг болж оршиж байгаа хоёр бодгаалын хамтдаа хийхээр шийдсэн хөгжлийн илэрлэн гэр бүл хань болж тарж байгаа байхгүй. За тэгээд эр хүний тухайд бол ерөөсөө юу юм бэлээ? Эр хүний мөн чанар гэж байх юм бэлээ. Эмэгтэй мөн чанар гэж байгаа шиг эр хүний мөн чанар гэж байна. За эр хүний мөн чанар дотор хамгийн чухал байх ёстой зүйл нь одоо цөлх ухаантай эр хүн байх. Буюу ингээд шийдсэн зүйлдээ зоригтой, тууштай, шийдмэг те нэг юм цөлх ухаан гэдэг зүйл байд юм л да. Тэгэхээр нөгөө юм эргэлздэг, хулгадаг ингээд айдаг, шархалдаг, яадаг чинь хулчийдэг, хов зүүдэг ингээд өнөөдөр ингээд ирчүүдийн юм тиймгээ яриад шүү дээ. Тэр бүгдүүдийг нийлүүлж байгаа нөгөө талд нь ингээд тэнцвүүлнэх юм бол тэр цөлх ухаан гэдэг зүйлд бид нар суралцах хэрэгтэй юм билээ.
эрчүүд маань. Яг тэр энийг алдсан байгаа учраас суралцах хэрэгтэй болчихж байгаа. Нөгөө талаа эр хүн шиг байхын тулд эмэгтэйчүүд нь бас эмэгтэй мөн чанар дээр оршиж ингэж нэг гоё өнгөлж урагшлуулах тийм зүйл бол байд юм байна гэж таньсан. За болж гинөө. За ингээд энэ подкастаа ингээд үгээр дуусгая. Тэгээд дараагийн удаас маш гоё сонирхолтой сэдв авах юм бол маш олон сэдвүүд байгаа. Тэгээд гоё сэдв өгч байгаа яг тэр сэдвэрээ бүр ухмаар юм байна. Тэгж санагдлаа. Тэгэхгүй бол тал бүрийн сэдвэр ярьчихаар бас жоохон юм замрааг болж магадгүй. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаарэ. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хүсэж байна. За